Сайн байцгаана уу үзэгчдээ. Та бүхэндээ энэхүү бичлэгийг үзэж буй өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ SCP-гийн хамгийн анхны гажиг бит болох SCP-173-ын гарал үүсэл хэрхэн яаж 173 үүсвэ гэдгийг тайлбарлаж өгөх болно. Ер нь тэгээд ласер их зовлон шаналл, үзий ядалтаас болж аимшигтай бит бүтээгддэг гэдэг нь тодорхой болж байх шиг байна. Энэхүү ярих гэж байгаа түүх бол бас аз жаргалтай, сайхан төгсдөг түүх бол биш юм. Зүгээр л аимшигтай түүх. Та бүхэн нэрээ миний инстаграмыг дагаарай. Дажгүй их болчвол урамшаад 30 секундын SCP болон бусад сонирхолтой бичлэгүүд оруулах байх. За бүгдээрээ хүссэн хүлээсэн бичлэгээ үзцгээе. Хотын захын Maple Street-ийн нэгэн жижигхэн цонхны гэрэл уйтгартай бас гонигтай. Нэгэн эмэгтэй аимшигтай ядарсан царайтайгаар аяган доторх цайгаа хутган суун. Тэрээр бүхэл өдөржингөө хүйтэн гал тогоондоо аяг угааж гэр оронгоо цэвэрлэж саяхан тайван суух боломж олдов. Тэрээр хүүхдийн чимээг сонсдог төхөөрөмжөж ихэндээ наа. Хүүхэд зүгээр байна хэмээ ядарсан хоолоогоор хэлв. Яг одоо түүнд хинт ч хэрэггүй. Зүгээр л ингэж суух нь тайван байсан юм. Эмэгтэй хажуу талын сандал руугаа харан нөхөр нь өглөө бүр түүнд кофе болон өглөөний цай бэлдэж түүнтэй хоолдог байснаа гинт сананд орсов. Тэрээр цаг руу хартал аль хэдийн оройн 8 цаг өнгөрч байхыг хараад удахгүй гэртээ ирэх нь хэрхэн яаж худлаа инээмсэглэх болон хүчээр түүний үгийг сонсохыг хичээх хэрэгтэй болов. Энэ бодол түүний ходоодын өвдөх болно. Тэрний гэр бүл үргэлж ийм хэрүүл маргаан, хууралт, үзий ядал байгаагүй бөгөөд тэрээр эхний жилдээ үнэхээр амаатах байсан. Уулзах болгондоо цэцэг хөдөлтөж аавна. Орой хоолнд очиж авч үргэж хөргөж өгөх. Өглөө бүр шүдэ угааж амжаагүй байхад нь хүртэл үнсдэг. Түүнээс үнэхээр гоёмсог үнэртэй бас үнэртдэг байв. Гэвч одоо хүүхэд төрснөөс хойш бүх зүйл өөр болсон. Түүний нүдний гал цав унтарсан юм. Шөнийн цагаар хүүхдээ оолоход туслахгүй, жих солихгүй, хүүхдээш тэврэхгүй. Ихэнхдээ хүүхэд байхгүй мэт ааш авир гаргадаг болсон юм. Нөхөр нь зүгээр л гэртээ ирээд зургт руу хоосон ширтэж унтахаас өөр зүйл хийхээ болов. Эмэгтэй хэдэн 7 хоног унтаагүй. Өөрийнхөө хамгийн их дуртай уран зургийн студидтэй хүртэл хэдэн сар ороогүй. Зүгээр л нэг гэрээ эзэгтэй болсон юм. Машины гэрэл цонхоор тулсан. Машин торомслох чимээ сонстоо. Нөхөр нь орж ирж байгааг мэдэв. Эмэгтэй амьдралаа өөрчлөхөөр зориг шулуудан түүнээс салмаар байгаагаа хүртэл хэлэх төлөвлөгөөтэй бөгөөд угаасаа одоо ч хүүхэд аавтай байсан байгаагүй ямар ч алгаа байхгүй хэмээн эмэгтэй бодов. Эмэгтэй нөхөр орж ирэхэд виски өнөртүүлэн цамцан дээр эмэгтэй хүний уруулын будагны толботойгоор хэнийг ч үгүй орж ирээд дуртай дургу түүнийг үнсэн хөргөчнөөс лаацтай хийжүүлсэн ундаа шүүрэн авав. Эмэгтэй чоолог нь өгөх гэтэл аль хэдийн эдсэн хэмээсэн юм. Ажлаасаа яагаад орой ирснийг нь асуугаад ч хэрэггүй. Тэр угаасаа бүх зүйлийг худлаа хэлнэ. Ядаж хүүхдээ өнсөхгүй юм уу? Очиж харахгүй юу гэтэл нөхөр нь үнэхээр их ажилтай байлаа, ядарч байна. Маргааш өглөөл тэрийг харъя гэв. Эхнэр жуурлан тэр гинэ. Тэр бол чиний хүүхэд гэхэд ууж байсан ундаага хүчтэй ширээн дээр тавин миний аавнаас гарах үгийг заах чи хий юм бэ хэмээн зандрав. Эхнэр ч буул тэв. Тэрээр өнөө орой хувцас бүх зүйлээ аваад хүүхдтэйгээ явах гэж байгаа бөгөөд угаасаа биднийг явсан ч тэр санахгүй, бараг анзаарахгүй гэв. Эмэгтэй ч хүүхдийнхээ өрөөрөө явж байхдаа бодон шинэ амьдрал далаа ирэх хэмээ хүүхэд дээрээ эртэд хүүхдийн амнаас цагаан зүйл гарсан хэвдэж байв. Тэрээр айн хүүхдээ өргөтөл зүгээр л гуйлгсанд нь санаа амрав. Гинтл хүүхэд хүчтэй уйлахад тэрээр усанд оруулах цаг боллоо хэмээн яг явах гэтэл нөхөр нь яагаад уйлаад байгаа юм гэв. Тэрээр чамд таамаагүй усанд оруулах цаг нь болсон байна хэмээн яг явах гэтэл нөхөрөмж чи намайг хүүхдээ усанд оруулж чадахгүй гэж бодоо юу хэмээн хэлтэл тэрээр хоошоо хартал нөхөр нь уйлж байв. Яг л буцаад л бүх амьдрал хэвэндээ орох гэж байгаа юм шиг хоолоогоор би энийг хийж чаднаа. Надад итгээд өгчих гэв. Үнэхээр л эмэгтэй дамралт хэрэгтэй байсанд түүнд итгэн хүүхдээ өгөв. Тэрээр 30 минут дамраас ирээд хүүхдийнхээ орлоо харахад хүүхэд нь байхгүй байв. Дээд талын угаалгай өрөөний ус дуурсан хэвээр эмэгтэй ч ямар нэгэн муу ёрын зүйл мэдрэн хөлөө зөөж ятан угаалгай өрөөлөө ортол юу байсан гэж бодож байна. Эмэгтэй жаамшигтайгаар ойрлон нүд нь харанхуулж нүрээ даран уйлав. Мэдээж нөхөр нь хүүхдээ усанд хийгээд мартсан. Аль эсвэл албаар гэдэг нь хүнд ч хамаагүй. Тэр хүүхдээ алсан. Энэ бол төгсгөл хэмээ. Нүд нь улаанаараа эргэлдэн аимшигтай царайтайгаар нөхөрлөгөө яв. Эмэгтэйгийн нүд нь бейсболын цохиур харагдаж нөхрөө буудан дээр нь суугаад унтж байхад нь шууд л тэрээр удаа дараа толгоороо цохим зогсохоо мэдэхгүй уйлж байсан юм. Тэрэнд хэн ч үлдсэнгүй. Хүүхэд ч байхгүй, нөхөрч байхгүй. Хэдхэн цагийн өмнө тэр ээж байсан ч харин одоо бол алуурчин. Тэрээр нөхрийнхөө зохицыг ширэм доод давхар болох уран баримлын өрөөндөө авчирв. Гэнтэл өөрийнх нь маш ихээр сонирхож байсан хоббиг нь нөхөр нь устгасан болохоор адын санаа орж ирсэн юм.
Нөхрөө баримлан хүүхэлтэй болохыг маш ихээр хүсэж солиорж галзуурч эхэлж байв. Эмэгтэйч нөхрөө төмөр манекен утастай олбон бэхэлж цемент зуран өдөр шөнөгүй тэрийг урлаж битүүлв. Харин энэ бүхэн дуусахад нэг л зүйл дотоо байв. Түүнийг будах байлаа. Эмэгтэйч усан доорон хувцас цэвэрлээд гадуур ажлуудаа амжуулаад гэрлөөгөө явж байтал нүдэнд нь бяцхан ижидийн дэлгүүр харагдан тэрээр дэлгүүрт орон гүү улаан өнгийн будаг сонгоо авч үнийг нь асуухад зүгээр л ав. Энэ үнгүй. Гэхдээ наадхаа том болгоомжтой ашиглах ёстой шүү хэмээн дэлгүүрийн худалдагч захив. Эмэгтэйч гэртээ ирэн түүнийг дуусгаж будаад хартал. Хайрлах үгүй. Үзий ядах сэтгэл нь улмөр бадарч уйлан нүдэ аниад нээтэл тэр байхгүй байв. Түүний ард яс дугарах хоёр чулуу авиралтах чимээ сонстоо. Бүх зүйл харанхуй болов. Тийм ээ. Энэ бол бид бүгдийн хамгийн сайн мэдэх SCP-173 ийхүү үссэн юм. Хүүхдээ алж их нэртэй алуулж чулуун баримл басан түнд үүнээс илүү там гэж үгүй. Тэр хин нэгнийг эрхийг хүлээх болно. Харин хин ч ирэхгүй бол хэдэн мянган жил тэр чулуундаа орогдож эхнэр хүүхэд нь өргөж түүнийг харах болно.